Хүний эрхийн үндэсний комиссийн хийсэн судалгаагаар сэтгүүлчдийн 35.4% нь төрийн өндөр албан тушаалтны дарамт шахалтад өртдөг болох нь тогтогджээ. Тухайлбал 2024 онд эрүүгийн 10 хэрэгт 12 сэтгүүлч холбогдож 11-ийг нь гин буруудад тооцож 8 сэтгүүлчид зорчих эрх хязгаарлах торгох ял оноосон байна. Эдгээр хэргийн гомдол гаргагчдын 9 нь улс төрийн өндөр албан тушаалтан байжээ. Иймд редакцийн хараат бус байдлыг хангасан хууль эрхцэн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Монгол улсад сүүлийн жилүүдэд сэтгүүлч эрүүгийн гэмт хэрэгт яллагдах, шийдэгдэх явдал нэмэгцээр байгааг мэргэжлэнүүд онцолсон. Тухайлбал иргэний хуулийн 21-р зүйлтэй холбоотойгоор иргэний нэр төр алтар хүнд ажил хэргийн нэр хүндийг хамгаалах асуудлаар 2021-с 2024 оны эхний хагас жилийн байдлаар 56 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж 30 нь сэтгүүлчтэй холбоотой байна. Иргэний хуулийн 21-р зүйл ангаар үүсгэсэн хэргийн 50 орчим хувь нь сэтгүүлчтэй холбогджээ. 2021 онд энэ зүйл ангаар 18 хэргийг шүүхээр шийдвэрлснээс 50% нь 2022 онд 21 хэргийн 47.6%, 2024 оны эхний хагас жилийн байдлаар 7 хэргийн 57.1% нь сэтгүүлчтэй холбогджээ. Хууль мэдээллийн салбарын өөрийнх нь статистик тоон үзүүлэлтийг аваад үзэхээр 2020 оноос хойш ерөөсө буурсан энэ салбарт ажиллаж байгаа ажлагчдын тоон үзүүлэлт төр хуулийн этгээдүүд тийм ээ энэ байгууллагууд нь бол бас буурсан 79%-аар болоод буурсан байна. Одоо жишээл 2023 онд бол 434 хууль мэдээллийн байгуулсан бол 79%-аар буурч байгаа жишээ. 20 онд болохоор 513 бол 20 онд 513, 23 онд 434 буурсан байна. Тэгэнгүүтээ 23 оны байдлаар 51 сонин, 41 сэтгүүл, 45 радио, 111 телевиз 186 мэдээллийн сайт бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За энд ажиллаж байгаа хүмүүсүүдийг ажлагчдыг авч үзэхэд нийтлэг байдлаар дандаа 30-аас 40 насны сэтгүүлчд бол нийтлэг байна. Эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын зүгээс сэтгүүлч хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзах, шүүх, цагдаа, прокурор зэрэг олон газарт сэтгүүлчийн эсрэг гомдол өгч залхаан цэрлүүлэх явдал түгээмэл байгааг Хүний эрхийн үндэсний комиссаас онцолсон. Сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад тулгарч буй дээрх асуудлыг бууруулахын тулд авч хэрэгжүүлэх хамгийн чухал арга хэмжээ бол эрх зүйн орчныг сайжруулах гэж судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь хариулжээ. Хэвлэл мэдээллийн индекс бол нэлээд улс орнуудын үнэлсэн үнэлгээгээр бол улс орнуудын дундаас л нэлээд доогуур байгаа. Хэрвээ хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль батлагдаад энэ амжилттай хэрэгжээд эхэлвэл энэ ч гэсэн хэвлэл мэдээллийн эрхчлөөний талаарх олон улсад манайхны үзүүлэх индексийг бол тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ихэвчлэн холбогдож байгаа иргэний хуулийн 21-р зүйлийн 21-ийн 2-т заасан иргэний нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээд түүнийхээ үнэн зөвийг өөрөө нотлох гэж заасныг нотлох үүргийн хариуцагч тал нь сэтгүүлч болох их сурвалжийг хамгаалах зорилгоор нотлох баримт гаргаж өгөх үүргээс чөлөөлж болох агуулга бүхий заалтыг иргэний хуульд тусгах шаардлагатай гэж Хүний эрхийн үндэсний комиссаас үзлээ.